Би одоо өдрөөр нэрсээ ихтэй чарахгүй гэж бодож байгаа. Миний арга энэ жилийн миний арга. Одоо нэг босоо авчихъя. За тоглолт дууслаа. Тэгээд одоо орж ирээд нэг давхрыг харж байна. Бид нар бүр дээр суудсан байсан. Тэгээд ойроос талбайг нь харж байна. За манай сагсчд энд байгаад байгаа шиг шүү дээ. Үнэхээр кул байлаа. Бүр дагаж ойрлож баясаад. Би бол ерөөсөө сагс ерөөсөө сонирхдаггүй. Тэгээд үнэхээр Америкчууд бол үнэхээр галтай цогтой зүгээр бодож байгаагаа шууд ингэж сэтгэл зүгээ ингэж тэ юу мэдрэгдэж байгаагаа шууд гаргаж ирдэг болохоор үнэхээр гоё уур амьсгал үнэхээр nice байлаа. Та бүхэнд дахин өдрийн мэндийг хүргэе. Бид яг одоо Чикаго хотын Монгол өвс соёл гэдэг гоё соёлын төв дээр ирчихсэн байж байна. Тэгээд бидний Монголоос гарахаас өмнө ер нь бол Чикаго хотын консул Монгол өвс соёл за тэр дундаа бие биегээ Монгол бүжгийн талаар манай хотод амьдардаг монголчуудад гоё юм сургаалт тийм гоё чөлөөт одоо жишээлбэл мастер класс орооч гоё яриа хийгээч гэсний үндсэн дээр одоо өнөөдөр эхлүүлж байна. Яагаад гэвэл энэ бол байх ёстой. Одоо ялангуяа гадны оронд амьдарч байгаа хүүхдүүд ялангуяа Монгол дархлаагаар бол илүү юм хүчрэг байх ёстой юм болов гэдэг үүднээс шууд саналыг бол хүлээн зөвшөөрсөн. Хоёрдоо гэх юм бол Чикаго хот бол Америк хотоос одоо хамгийн их монголчууд байдаг хот юм байна. Тэгэхээр за дээрэс нь авахгүй л соёлын үйл ажиллагаа Монгол ёс заншлыг ингээд залуучуудаа болон монголчуудаа ингэж байнга ингэж сурталчилж байдаг байна. Тэгэхээр энийг бол 100% хүлээн зөвшөөрсний үндсэн дээр яг одоо бид эхлэх гээд байж байна.
Нэлийн чандад амьдарч байгаа 200 гаруй мянган монголчуудын дундаас Чикаго орчимд амьдарч байгаа монголчууд анх удаа ингээ өөрсдийнхөө хүчээр ийм соёлын төвийг ингээ босгож байгаа. Тэгээ та бүхэн маань ингээ бидний урилгыг хүлээж аваад ингээ өв соёлын төвд хүрэлцэн ирээд сайхан бүжигийн үдшилэг хийж байгаа талархал илэрхийлье. Манай энэ төв маань монголчуудынхаа хүчээр босч байгаа учраас монголчуудаа голон үйлчлдэг. Тэгтээ мэдээж одоо өөрийнхөө соёлыг түгээн танилцуулахын тулд гадны найз нөхдөд бас аль болох урьж оролцуулахыг боддог. Бие биелгээ за баяд урианхай за дөрүүд гэсэн нэг багахан хэмжээний тийм хөрхөн ингээд гоё челленж ингээд бүжиглүүлж үзээд тэгээ дээрэс нь яриа хийгээд за тэгээ өөрөө бас нэг бүжиглээд явна. Тэгээ өнөөдрийн одоо үйл ажиллагааг надтай хамт одоо солонгогч маань хөтөлж одоо хамтдаа одоо дэмжиж ингэж ажилланаа. Тэр та бүхэн гоё хараарай. Тэ сонирхолтой байх хаа гэж бодож байна. Энд чинь нөгөө нэг шууд Монголоос ирсэн хүүхдүүд бас байдсан байна. Залуучууд байдсан байна. За эсвэл шууд Америкийн иргэн болчихсон. Хизээч Монголд очиж үзээгүй. Гэхдээ монгол хэл ойлгодог. Монголоор бас баг зэрэг ярьдаг те. Ийм хүүхдүүд бас өнөөдөр ирэх байх гэж бас найдаж байна. За дээрэс нь энэний хажууд Монгол соёлын өвийн төвийн хажууд орон хуурын сургалт байдсан байна, оёдол байдсан байна, төгөлдөр хуурын хичээл байдсан байна. За дээрэс нь бүжгийн бас хичээл байдсан байна. Энд бүр ингээ бүхэл бүтэн Монгол бүжгийн хамтлаг бас байдсан байна. Тэгэхээр өнөөдөр бас маш гоё сонирхолтой ийм далаацтай гоё том үйл ажиллагаа болж ийн гэж бол харж байна. Хап. Одоо том сугарна. Хап. Өшөө тодоо наашаа цааш хай. Дахиад жижиг. Сап. Өөрдөө гадагшаа. Гадагшаа одоо том. Хап. Одоо хоёроо зэрэг. Хап. Суда. За одоо өөртөө хийдэ. Хап. Ой бижигэн гоо сайхандаа анхаар зөв. Наасаа савж болж байна. Зөв. Хап. Готосоо жолж байна. Нүрээга. Манай ахын цаг сураа илтээдэг. Хэвээ шоу хийгээдэг. Хап. За бослоо. За хуурч руугаа. Тэгэхээр баруун талаас нөгөө тал руу толгой ийшээ шилжихэд мөр өөрөө өргөж өгөөд ард тал нь гаргаж өгнө. Аль болох ингэж хийхийг бодоорой заяа. За үзье. За. За дахиад нэг удаа. Зүүнээс орлоо. Дахиад нэг удаа. За гар алдал зурагшаа. Толгой дээр авсан. Доошо. Мөргөл. 1 2 3 4. За. Гоё. 2 3 4 5 6 нөгөө ганаас 1 2 мөрөө ажиллаад шүү. Эргэлээ. 6 7 гар 1
이렇게 저기 날씨 나와. 어머스터 기대 새 яваараа гэж хэлээрэй гинэ. За сайн сууцгаарай. Сайн сууцгаарай баярлалаа. Харин тийм ээ эндээс нэг бадаа авчихсан гор бадаа юм болчихлоо. Bye. За яах юм бэ явах юм уу? За бай.